Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг таймлаг хүргэе. Бүгд найрамд Солонгос улс шинэ ерөнхийлөгчтэй болсон. За түүний гадаад бодлого ихээхэн анхаарал татж байна. За түүний хувьд бол хятадтай сайн харилцаатай байх ийм гадаад бодлого баримтлах төлөвтэй байна. За үүнтэй холбогдуулан хятадтай бизнес эрхэлдэг Солонгосын бизнес эрхлэгчид болон аялал жуулчлалын салбарын үүнд таатай хандаж байгаагаа мэдэгдэж байна. За бүгд найрамдах Солонгос улсын шинэ ерөнхийлөгч Ив Жимяны хувьд үндэсний эрх ашигт тулгуурсан гадаад бодлогыг явуулна гэж мэдэгдэж байгаа. За түүний хувьд бүгд найрамд Солонгос болон бүгд найрамд хятад ард улсын харилцаа одоо бэхжих ёстой гэж үздэг юм улс төрчин байна. За кампанит ажлынхаа үеэр Ижимян хятадыг Солонгосын хувьд худалдааны чухал түнш бөгөөд Солонгосын хойгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэгч орон гэж тодорхойлсон. За мөн өмнөх засаг захиргааны үед явуулж байсан хоёр улсын харилцаад сүүлийн үед бол хамгийн бага түвшиндээ хүрч муудсан энэ явдлыг бол доктортой удирдна гэж амласан. За мөн телевизийн мэтгэлцээний үеэр Ижимян оролцохдоо бид хятад Оростой харилцааг орхитуулж болохгүй. Одоогийн шиг тэдийг шаардлагагүйгээр дайсгах ийм шаардлага байхгүй гэж мэдгдсэн. За түүний хэлсэн үг нь бол огцорсон ерөнхийлөгч Юн Сук Ёлын сүүлийн хэдэн жилийн туршид хятадтай харилцаж байсан харилцааг бол шин түвшинд авчрах, одоо өөрөөр хэлбэл муудсан байгаа харилцааг шин түвшинд авчирч харин Америкийн нэгдсэн улстай бол Юн Сук Ёл илүү сайн харилцаатай байхыг эрхэмлж байсан. За тэгэхээр илүү тэнцвэртэй гадаад бодлогыг явуулах төлөвтэй байна. Бүгд найрамд хятад ард улс болон Солонгосын харилцаа муурцсантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарт ихээхэн сөрөг үр дагаврыг авчирсан. За өнгөрсөн хугацаанд өмнөд Солонгос ирсэн хятад жуулчдын тоо бараг 2 дахин буурсан. За цар тахлын өмнө нь бол 8 сая орчим жуулчин ирдэг байсан бол 2024 онд 4.6 болж буурсан байна. За энэхүү огцон бууралт нь татваргүй бараа худалддаг жижиглэн худалдааны бизнес эрхэлдэг болон хятадаас хамааралтай салбаруудад огцон цохилт үзүүлсэн гэж үзэж байгаа. За аялал жуулчлалын салбар нь 2016 онд хятадд Солонгосын соёлын экспортыг бас хоригдлоход хүргэсэн ийм нөхцөл байдлаас болоод нэлээд хүнд байдалд орсон. За яагаад вэ гэх юм бол 2016 онд бүгд найрамд Солонгос улс Америкийн нэгдсэн улсын пуужингийн товтлогоноос хамгаалах систем болох ТАД системийг өөрийн нутаг дэвсгэртээ байрлуулах ийм шийдвэр гаргасан. За үүний дараагаас эхлээд хятадын зүгээс Солонгосын үйлдвэрсэн соёлын бараа бүтээгдэхүүн болон кино контентуудыг хориглох ийм шийдвэрийг гаргасан. За энэ нь соёлын салбарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа. За харин шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа гарснаар тухайн асуудал шийдвэрлэх боломжтой гэж соёлын салбарын болон аялал жуулчлалын салбарын харж байгаа юм байна. ТАД системийг байрлуулсны дараа хятадын жуулчдын тоо бас огцон буурсан юм байна. 2016 онд 8 сая орчим хятад жуулчин байсан бол 2017 онд 4.7 сая болж буурсан. За энэ нь бол Солонгосын аялал жуулчлалын салбар улс төрийн хурцлал байдалд хэрхэн өртөж байсны нэг тод жишээ болж байгаа. За бүгд найрамд хятад ард улсын хувьд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. За тийм учраас өнгөрсөн 11-р сард Солонгос жуулчдыг визгүй зорчдог болгосон. За энэ нь бол хоёр орны аялал жуулчлалын харилцаанд сүүлийн үед эргээр нөлөөлөх ийм өөрчлөлтийг авчирч байгаа. За энэ ч оны олон улсын нисэх буудлын корпорацийн мэдгснээр энэ оны 1-р сараас 5-р сар хүртэл Солонгос хятад хоёр улсыг холбосон чиглэлийн зорчигч тээврийн хэмжээ 4.6 саяд хүрсэн. За өнгөрсөн оны мөн үеэс 24.6%-аар өссөн байна. За энэхүү өсөлт нь нисэх онгоцны буудлын олон улсын зорчигчдын нийт хэмжээ 6.7%-аар нэмэгдүүлж нийтдээ 34.4 сая жуулчин энэ олон улсын нисэх буудлаар дамжин явсныг харуулж байгаа. За Бээжингийн зүгээс визгүй зорчих бодлогыг Солонгосын иргэдийн талаар явуулж байгаа. За үүнтэй холбоотойгоор сая босон 5-р сарын ихээр бол ихээхэн урт амралт болсон. За энэ үеэр Шанхайгийн Trip.com-оос Солонгосын вебсайтад нислэг захиалгын жагсаалтаас 3-р байранд жагссан байна. За үүний зэрэгцээ хятад жуулчлалаас удаан хугацаанд хамааралтай байсан татваргүй жижиглэн худалдаачид хоёр орны аялал жуулчлалын харилцаа өснө гэдэг энэхүү хүлээлтээс ихээхэн ашиг хүртэнэ гэж найдаж байна. За татваргүй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг салбар нь дипломат асуулт гэх мэт гадаад хувьсагчдад мэдрэмтгий байдаг. За хэрв Солонгос хятадын харилцаа шинэ засгийн газар сэргээх юм бол энэ салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж татвараас чөлөөлөгдөх салбарт ажилладаг ажилтан мэдгдсэн байна. За бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпин 10-р сарын сүүлээс 11-р сарын эхээр болох Кёнжугийн Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтаар хэрвээ Солонгост айлчлах юм бол Солонгос гэж үзэх юм бол хятадын аялал жуулчлалын сэтгэл зүйн саадтгуур мэддэгцгүйц багаснаа гэж үзэж байгаа юм байна. За ямар ч тач бол шинэ ерөнхийлөгчийг явуулж байгаа бодлого нь эргээд эдийн засгийн салбаруудад томоохон сэргэлтийг авчирна гэсэн ийм хүлээлт бүгд найрамд Солонгос улсад байна.